За баярлалаа. Бүгдээрэнд нь орой минь төргий. За тэгээд би болохоор зэрэг гинтийн одоо нэг хичээл заах багшаар томилогдсон байгаа. Тэгээд дараагийн хичээл дээр бас тий хичээл заах хүмүүсээ аюу сайн ингэж яг зааж чадах уу гэж яахгүй. Гэхдээ яг хичээл заах юм энэ удаа өвдсөн учраас тэгээд хинэт заахаар боллоо. Тэгээд дандаа л маркетинг, дандаа л тэгээд бүтээгдэхүүн би ч ер нь ихэвчлэн маркетинг дандаа заах юм дээр тавьдгийг штэ. Тэгээд миний маркетинг зөндөө сонссон болохоор зэрэг энэ удаад амжилтын 8 алах мэй тийм сайн тийм би амжилтанд хүрсэн хүн бол биш шүү дээ. Амжилтанд хүрэхийн тулд хичээж байгаа. Тэгээ амжилтанд хүрэхийн тулд амжилтанд хүрж байгаа хүмүүсийг ямар замаар яаж явдаг юм бэ гэдэг даган дуурайхыг хичээж байгаа ийм нэгэн л та бүхэнтэй адилхан хүн байгаа. За тэгэхээр тэр дотроос бид нэр яг юу хийх ёстой юм тий амжилтанд хүрэхийн тулд бид нэр яг юу хийх ёстой юм гэдэг талаас өөрийнхөө ойлгосон товчхон амжилтанд хүрэх 8 алхам тийм сургалтын хичээл дээр ихэвчлэн заагаад явдаг зүйлүүдээсээ бас ингээд нэлээд заагаад явъя гэж бодсон байгаа. За тэгээд юугаад хөөс надад ээжээ. Дэлгэцээ шеэрлээд тэгээд өнөөдөр хичээлээ эхлэе гэж бодож байна. Дэлгэх шеэрлэгдсэн байна уу тийм ээ? Дэлгэх харагдаж байна манайха? Харагдаж байна. За гараад ирсэн. Ажиг номруулчих тий. За арга болчих хаа тий. Авцаар харж байгаа хүмүүс байгаа. За харагдаж байна тий. За ингээд за шижигавшаа. За миний хувьд болохоор зээрээ тайм мастер цолтой этемигийн бизнесээ хийгээд 4 жил болж байгаа. За тэгээд мэдээж урагшлах этемигаар дамжуулаад амжилтанд хүрнэ гэсэн шийдвэрийг гаргачихсан. Надтай хамтарч тийм ээ амжилтанд хүрэхийг хүсэж байгаа хүмүүстэй хамтдаа мэдээж та бүхэн бүгдээрээ тэгж бодох хэрэгтэй. Энэ бизнесийг хийж яхад тий дундаасаа орхиод явах хүмүүс зөндөө байгаа. Харин би эцсээ хүртэл яваад амжилтанд хүрэх болно гэсэн ийм тийм ээ бодолтой сэтгэл зүйтэй ингээд ийм сэтгэл зүйтэй байх хэвээр тийм хүмүүс л эцсээ хүртэл яваад амжилтанд хүрч чаддаг байгаа. Мэдээж хүм болгон биш. Тийм учраас олон салаа мөчөртэй байх юм бол тийм ээ яг эцсээ хүртэл тэр дотор шалгарч үзсэн хүмүүстэй би үнэхээр шийдвэр гаргаад шийдвэрдээ үнэнж байгаа хүмүүстэй тэр олон салаа мөчөр дотроос дагуулад император хүртэл хамт явах болно гэдэг байгаа шүү дээ. Дээдлийн спонсорууд маань хүртэл тийм ээ. За амжилтанд хүрэх 8 алах маань ч гэсэндээ яг энэ өнөөдрийн миний хэлсэнтэй яг адилхан байгаа ерөөхдөө. За бид нар амжилтанд хүрсэн хүмүүс маань болохоор зэрэг ерөөхдөө энэ одоо амжилтанд хүрэх 8 ийм алхам системжилчихсэн зүйл байгаа хгүй. Энийг л дагаж мөрдөж чадах юм бол та нар бид нар бүгдээрээ амжилтанд хүрч чадна гэдэг байгаа хгүй. Гэхдээ яг үнэндээ болохоор би ч гэсэн яг адилхан тий. Энд байгаа хүмүүс ч гэсэн яг энэ дарааллын дагуу явж ийнө гэхээр бид нар явж чаддаггүй байхгүй. Өөрийнхөө хамгийн сайн хийдэг зүйлийг эхлээд хийгээд ч юм уу ингээд хийгээд тий. Яг энэ дарааллын дагуу хийх юм бол би амжилтанд хүрнэ гэсэн байна. Энэ болохоор амжилтанд хүрэх хууль гэж ойлгож байна тий. Бид нар Монгол улсын хуулийг зөрчих юм бол яадаг вүлээ тий. Монгол улсын хуулийг зөрчих юм бол бид нар тийм ээ шүүгдээ тийм ээ буруу юм хийсэн хүмүүс нь шүүгдээд хуулийн дагуу хариуцлага хүлээгээд явдаг штеп. Энэ яг адилхан байхгүй амжилтанд хүрэх хууль гэж ойлгох хэрэгтэй бид нар. Энэ амжилтанд хүрэх хуулийг бид нар мөрдөхгүй л бол бид нар яг энэ амжилтанд хүрэх системийн дагуу яваад бидний хүсэж байгаа амжилтанд хүрэх тэр амжилтыг бид нар гаргаж чадахгүй байгаа. Тийм болохоор би ч адилхан та бүхэн маань ч бүгдээр адилхан. Тийм болохоор амжилтанд хүрэх 8 алхмыг өнөөдөр бүгдээр хамтдаа товчхон хуваалцаад явъя гэж бодож байна. За хамгийн ихэнд нь болохоор зэрэг 8 зүйлийн талаар би ярина. Цаг байгаа учраас энэ дээрээс нэрлээд явъя. За хамгийн нэгдүгээрт нь би мөрөөдөл ба зорилгоо тодорхойлох ёстой. За хамгийн сүүлд нь хамгийн хоёрдугаарт нь болохоор мөрөөдөл ба зорилгоо тодорхойлсон бол би шийдвэр гаргах ёстой. За миний хувьд болохоор этемигаар дамжуулаад тий надтай хамт яваагийн эцсээ хүртэл шийдвэр гаргасан хүмүүс буцчихсэн ч хамаагүй би бол амжилтанд хүрнэ яг шийдвэр гаргасан хүн гэж хэлсэн шүү дээ. За энэ бол шийдвэр байгаа. За үүний дараа би амжилтанд хүрэхийн тулд этемид юу вэ? Их мөнгө санхүү хэрэгтэй үү? Нэрсийн жагсаалт надад хэрэгтэй. Нэрсийн жагсаалт бол миний хамгийн үнэтэй энэ этемигаар энэ бизнесээр дамжуулаад амжилтанд хүрэх тэр одоо тийм ээ санхүү гэж ойлгох хэрэгтэй. За үүний дараа би яах ёстой вэ? Миний ажил компьютерийн ар суугаа тийм ээ юм шивээ тийм ээ өдөр болгон компьютерийн ар суугаад ачаалттай байх ажил үгүй шүү дээ. Этемиг ажил юу вэ? Хүмүүстэй уулзах ажил байгаа. Би явах ёстой ажил байгаа тийм ээ урилга ба уулзалт. За үүний дараа болохоор бизнесмен хувилах. За лайв хийж байгаа хүмүүс шиг ингээд өдрөө болгон лайвгээ би л ажлыггүй миний ажил зогсдог ийм бизнес биш шүү дээ. Тэмигийн бизнес тийм ээ. Өөрийгөө хувлаад надтай адилхан. Би гэдэг хүн 10 хүн зэрэг тийм ээ миний ажлыг хийгээд
хийдэг ийм одоо миний хувилбарыг өөртөө адилхан хувилбарыг гаргах бизнес байгаа. За үүний дараа бол зөвлөгөө байнга авах хэрэгтэй. Би ганцаараа болж чадахгүй. Миний дээдлийн спонсороос байнга зөвлөгөө авч явах хэрэгтэй. За эргөө холбоот бол хамгийн чухал байгаа. Би бүтээгдэхүүн авч байгаа хэрэглэж байгаа хүмүүстэй байнга эргөө холбоот гэдэг юм хийх хэрэгтэй. За хамгийн 8 дахь нь болохоор зэрэг бизнесийн тайлбар. За би юу хийж байгаа юм те би ямар бизнес хийж байгаа тухайн хүндээ би бизнесийнхаа тухай хийж байгаа ажлынхаа тухай тодорхой тайлгнаж өгнө гэсэн. За ийм 8 зүйлийн талаар өнөөдөр би ярих байгаа. За хамгийн нэгдүгээрт нь мөрөөдөл ба зорилго гэдэг талаар ярьж үгүй. За яг энэ бичснээр биш ч гэсэндээ би өөр дээрээ бодит толгойд ярьж үгүй. Мөрөөдөл ба зорилгоо тодорхойлох. За та бүхэн ч гэсэндээ жоохон бахта айгу мөрөөддөг байсан баг. Тэгээ би юу гэж мөрөөддөг байсан тэгэхээр ингэж мөрөөддөг байсан баггүй. Жоохон бахта ийм ч болно гэж айгу мөрөөддөг. Ийм ч болно гэж нөгөө гэртээ хүмүүсийг имшлээд үгүй гэж амар гоёор төсөөлөд ингэ мөрөөддөг байсан. Тэр бол миний багтаа байх бас нэг мөрөөдөл байгаа байхгүй. За үнэхээр чин сэтгэлээсээ би биелүүлэхийг хүсэж байгаа мөрөөдөлтэй хүн болгон тийм ээ ийм мөрөөдөлтэй байдаг. За миний болохоор угаасаа миний мөрөөдөл болохоор солонгос хэлний орчуулагч болохыг би мөрөөддөг байсан. Тэгээ би бурханд итгэдэг болохоор үргэлж залбирдаг байсан байхгүй би 35 нас ихтэй солонгос хэлний орчуулагч болсон амар олон хүмүүс юм би ачаалаа гэж байж байгаа гэ. Чин сэтгэлээсээ би мөрөөддөг байсан байхгүй юу. Яг тэгэхээр би тийм орчуулагчийн сургуульд очихсан байсан учраас ингэж мөрөөддөг байсан. Миний мөрөөдөл. Гэхдээ Монголд ингээ харахад ерөөс миний мөрөөдөл биелэхгүй байсан байхгүй юу. За би мөрөөдлийнхаа дагуу зорилго олгоо би Этемигийн бизнесийг ингээ тий энэ миний яг ингээ тийм ээ мэрэгчлэлтэй адилхан учраас би энэ бизнесийг сонгоод явах юм бол надад илүү ирээдүйтэй юм байна гэдэг талаас ч гэсэндээ надад айгүй нөлөөлж өгсөн байхгүй. За энэ бол миний мөрөөдөл байхгүй. Миний мөрөөдөл. За тэгээ мөрөөдлөө тодорхойлоод Этамиг ингээд хийж явах хугацаанд би Этамигаар дамжуулаад Этамигийн алсын хараагаар тийм ээ би юу гэж мөрөөддөг болсон бэ гэхээр хамгийн бага мөрөөдөл минь ийм мөрөөдөлтэй болсон байхгүй. Би Солонгос тийм ээ нөхдөйгөө хамт ажиллаад лээдэг тийм сардаа нэг 5 сая вон тийм за их ажиллагаа 6 сая одоо тэрнийхээ талын хэрэгэлдэгтэй Солонгост яг ингэж амьдардаг байхгүй юу. За тэгэнгүүтээ би хэрвээ Этамигийн бизнесийг хийх юм бол Солонгост орж байгаа орлогоо Монголд очиж гэсэн олох боломжтой юм байна гэдгийг би олж харсан баг. За яг ийм мөрөөдөлтөөр Этеми компанид орж ирсэн бол миний мөрөөдөл одоо бүр том болоод Этемигаар дамжуулаад би сарда 90%-ыг олох боломжтой юм байна. За чин сэтгэлээсээ энийг бүр ингээд үнэхээр биелүүлэх өгсөж байгаа байхгүй. Жишээ нь юм бол би Солонгост ирээд одоо би хэдэн жил болчих вэ? 12 3 жил болчихж байгаа байхгүй Солонгост. За ингээд 40 гаруй цаад ирэхлээр зэрэг ажил хийхээр ядарч ийн бие өгдөж ийн. Энэ Солонгост бид нэр өстө компьютерийн ард суугаа тий ингээд суудаг ажил биш шүү дээ. Бид нар бүгдээрээ биеийн хүчний ажил хийдэг байхгүй. Ихэвчлэн Солонгост ажиллаж байгаа хүмүүсийн гар амир муухай болчихдог байхгүй. Яг л бүгдээрээ хүнд ажил хийдэг. Яг адилхан бүгдээрээ хүнд ажил хийж байгаа учраас. Тэгээ ингээд хүнд ажил хийгээд ирэхээр хүн ядраад эхэлдэг байхгүй. Энэ үедээ би үнэхээр Этемигаар дамжуулаад амжилтанд хүрээд асар их олон зүйлийг мөрөөддөг болсон байна. Хүүхдүүдтэй гадаад сурахыг хүсэж инээр чин сэтгэлийн мөрөөдөл. За мөрөөдлөө хизээч энэ бол зүгээр миний одоо нэг бодол ахгүй. Хизээч мөрөөдлөө тийм ээ ингээд орхихгүй үргэлж мөрөөдөл дотроо бэлхэж тийм ээ би энэ мөрөөдлөө заавал биелүүлэх болно. Би Этемигаар дамжуулаад энэ мөрөөдлөө заавал биелүүлэх болно. Тийм ээ ийм ирч хүч энэ энергийг яаж алдахгүй байх вэ? Тэгэхээр зэрэг энэ ирч хүч энергийг тийм ээ би үргэлж надаас илүү амжилтанд хүрчихсэн. Этемигаар дамжуулаад төрүүлээд амжилтанд хүрсэн тийм ээ. Яаж амжилтанд хүрсэн тэр арга барилын лекц семинарыг өдөр болгон сонсохгүй тул энэ мөрөөдөл орхигдчихдаг байхгүй. За хүмүүс хүнтэй суухаасаа өмнө амар гой мөрөөдөлтэй байсан чи яадаг вэ? Амьдралд ороод ирсэн, хүүхэд гаргаад ирсэн чи нөгөө мөрөөдөл байхгүй болсон. Хүүхдээ сайн хүн болгож ивэл яах болчихсон тий. Мөрөөдөл мань солигдчихсан явж идэв. Энэнтэй яг адилхан байхгүй. Этемиг ч гэсэн яг адилхан. Үнэхээр би тийм ээ өдөр болгон би ч гэсэндээ сая хичээл заахаас өмнө яасан бэ гэхээр би юу заах вэ гэсэн чи би удалгчтай зөвлөсөн байгаа. Юуны тухай заах вэ? Би дандаа маркетинг заах гэдэг. Амжилтын 8 алхам заая гэд би 2хан цагийн өмнө энэ сэдвийг авсан. Тэгээ би сая 1 цагийн туршид би дасгал хийгээд 1 цаг алхаж явж байгаа хугацаанд амжилтанд хүрэх 8 алхмыг би сонссон баггүй. Тэр үед би маш их хэрч хүчий тийм ээ. Дээрээс нь амжилтанд хүрэх 8 алхмын талаар би ахаад өөртөө ингээд цэник энергийг би авч байгаа байхгүй. За тэгэхээр зэрэг та бүхэн Этемигаар дамжуулаад амжилтанд хүрэх гэж бодож байгаа. Хүсэл мөрөөдлөө хань. Үргэлж хүсэл мөрөөдлөө орхихгүй тийм ээ. Урмаа хийгээд хүүхэд гаргаад хүсэл мөрөөдөл маань байхгүй болсон. За яах вэ? Одоо өнгөрсөн тийм. Инхгүй Этемиг ихэлсэн нэг хэрэглээч нь өчтөр над юу гэсэн хэрэг ингэсэн баггүй юу?
За сте нэрэ туяа минь би сте чамдаас сте үнэн хэрэглэгчээр л үлдээ да гэдгсэн баг. Өө за баярлаа гэж бидгсэн. Гэхдээ үнэн хэрэглээр үлдээ гэж байгаа ч гэсэндээ уг нь бол тийм ээ би үнэхээр өдөр болгон би тийм ээ өөрийгөө цэнэглээд өдөр болгон би амжилтанд хүрсэн хүмүүсийг даган дуурайгаад байх юм бол хизээч би өксөл мөрөөдлөө орхихгүй байхгүй. За дээрээс нь би өксөл мөрөөдлөө орохгүй ирч хүчтэй энергитэй байж чадах юм бол өөртөө адилхан хүмүүсийг би яг өөртөө адилхан мөрөөдөж байгаа мөрөөдлөө биелүүлэхийг хүсэж байгаа хүмүүсийг би энэ суудалд авчир суулгаад энэ семинарт урих чадвартай байна гэсэн. За бид нь болохоор энийгээ би хугацаа заах хэрэгтэй. Хизээнээс хизээ хүртэл би энэ тийм ээ мөрөөдөлтөд хүрэхийн тулд би хизээнээс хизээ хүртэл би юу хийх гэсэн хугацаа заах хэрэгтэй. За дээрэс нь мөрөөдлөө төсөөлөн бодох хэрэгтэй. Би намайг манай охин тэгдэг байхгүй би нэлийг сонсоод байхаар хүн чинь нөгөө солонгос хүмүүс мичөө яда гэдэг шүү дээ. Солонгос хүмүүс надад мичөө яда гэдэг чинь галзуурах хэрэгтэй гэсэн. Хагас галзуурлын байдалтай энэ бизнесийг хийх хэрэгтэй байхгүй юу? За миний хувьд болохоор айгүйх ингээд лекц семинар сонсдог. Одоос хүүхдтэй харж байгаа болохоор ингээд жоох ингээд замдан сулгардаад байгаашаа одоо ерөөхдөө айгүй тууштай орё гэгээд ерөөхдөө сонсдог юмнуудаа ингээд сэргээгээд хэлж байгаа байхгүй юу? Тэгээ ингээд их сонсоод ирэх хүн яад үгээр 0 мод ороод ганцаараа ярьдаг байхгүй. Би нэг удаа ингээд толин дарцсан өөрөө толин дарцсан ингээд айгүй олон хүмүүс явж ийн гэдээ би гараа ингээд толин тараал ингээд тэг явж исэн баггүй тэгсэн чинь манай баг охин нууцаар намайг хаш ээж та яа та галзуурсан юм уу гэж намайг тэгжсэн баггүй тэгэнгүүтээ би юу гэж бодоо явж байгааг би ингээд дотроо ингэж бодож байгаа байхгүй би үнэхээр тийм этамигаар дамжуулаад амжилтанд хүрсэн тайзан дээр гараад партнеруудаагаас ингээд гар ингээд ингээд мэдлэл ингээд эндэр дээр би гарч штэ гэ би ингээ өөрөө ингээд төсөөлөн бодож байгаа аль хэдийн би амжилтанд хүрээгүй ч гэсэндээ би аль хэдийн амжилтанд хүрчихсэн байна гэхээр би төсөөлж явах хэрэгтэй байхгүй ийм хэмжээнд байх хэрэгтэй за дээрэс нь гэр бүлдээ болох өдөр болгон би тунхаглах хэрэгтэй Тэ би үнэхээр би хичээгээд амжилтанд хүрэх болно. Би та бүхнийг тэ миний энэ хийж байгаа ажил одоо тийм ээ амьдралаа авч явах, амьдралаа ч гэсэндээ тэр чигтэн даах ийм хэмжээнд би та бүхнийг аялуулах болно тийм ээ. Миний орлого бол амьдралаа хариуцах болно тийм ээ. Ийм хэмжээнд өдөр болгон тунхаглах хэрэгтэй. Яг л би тунхаглаж мэдээж гэр бүлдээ ч юм уу эргэн тойронд байгаа хүмүүсээ тунхаглаж хэлсэн юм чинь эцэн үүрэндээ гэж ярьдаг шүү дээ Монгол хүмүүс. Эцэн үүрэндээ ч одоо амжилтанд хүрэхгүй бол болохгүй шүү дээ. Ийм хэмжээнд би байж иж мөрөөдлөөсөө буцахгүй тийм ээ мөрөөдлөөсөө буцахгүй өөрийгөө цэнгэлж иж би эцээ хүртэл мөрөөдөл зорилго тодорхойлох гэдэг чинь мөрөөдөл зорилго гэдэг чинь ийм тодорхой бодиттой мөрөөдөх хэрэгтэй гэсэн. Зүгээр ямар ч нөгөө нэг тийм ээ цаг хугацаа байхгүй тийм ээ өөрийгөө мөрөөдөлтөд хүрэхийн тулд ямар ч хөгжүүлсэн юм байхгүй юм бол тэр зүгээр хоосон мөрөөдөл гэдэг байгаа байхгүй. За дараад нь За зорилгын онцлогоо баттай шийдвэр гаргах хэрэгтэй. Энийг бол сая ярьсан байгаа тийм ээ. Шийдвэр гаргахын тулд үнэхээр магадгүй тийм ээ. За тууштай хийх үйлдвэрлэлийг өдөр болгон би ингээд тууштай хийх үйлдэлийг өдөр болгон шийдвэр гаргах хэрэгтэй. За дээрэс нь би өдөр болгон жишээ нь гэх юм бол би жишээ нь орой унтахтаа яад гэхээр жижигхэн цаасан дээр маргааш хийх ажил би тэрнтэй уулзах хэрэгтэй мартчихдаг байхгүй тэрнтэй уулзах хэрэгтэй гэж заавал бичих хэрэгтэй яад бол тууштай ингээ хийх хэрэгтэй ялангуяа би хүмүүст ингээд амлцгаа тэр хүнд хариулт өгөхгүй ч юм уу байх юм бол тэр хүн намайг аль хэдийн би мартаж болно тэр хүн мартдаггүй байхгүй үнэхээр таныг тууштай тийм ээ үнэхээр таныг энэ үнэхээр тийм ээ хариуцлагатай мундаг хүн шүү гэж танд итгэж найддаг байхын тулд та өөрөө би өөрөө ихлээр хариуцлагатай байх хэрэгтэй. Би өөрөө ихлээр хариуцлагатай байх юм бол өдөр болгон хийдэг ажлуудаа өдөр болгон би бичдэг нь орголдоо тийм ээ давтамжтай байх хэрэгтэй. Өдөр болгон жишээ нь 5 хүнтэй уулзсан гэсэн бол би өдөр болгон 5 хүнтэй уулзах хэрэгтэй. Тийм ээ өөрөө өөртөө ингэ шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн амжилтанд хүрэхийн тулд. За хоёр бэд нь болохоор зэрэг би семинартаа би үргэлж сууж явах хэрэгтэй. За жишээ нь гэх юм бол одоо энд магадгүй орж ирсэн хүмүүс байгаа, орж ирээгүй хүмүүс байгаа. Би ч гэсэн адилхан, та бүхэн ч гэсэн адилхан. Одоо хизээ болтол бид нэр тийм ээ 4-5 жил хийж байгаа хүн байгаа энэ бизнесийг тийм хизээ болтол би одоо манай охин бантын идэж чинь бантын идэж байгаа бол энэ хөгжсөн энэ чинь ахаад өөр арай жоохон тийм ээ бор хооллонд орно шүү дээ энэ чинь дараагийн хоолнд орно шүү дээ хизээ болгон бантан манай охин одоо бантан халбагдуулж идэж байгаа бол тийм дараа өөрөө халбгаа бариад иддэг болно шүү дээ чинь тийм ийм болно. Тэгвэл бие даасан бизнесмен та болъё гэж бодож байгаа юм. Яагаад дандаа хуваарай линк явуулуулаа тийм хичээлдээ ороорой багшаа гэдэг ийм зүйлүүдийг хэлэх хэмжээнд 4-5 жил болчихсон хүмүүсүүд биш байхгүй юу тийм ээ. Бие даасан бизнесмен болох үл семинарын цаг болсон бол та ганцхан сууж авах шиг танаас өөр доотлончийнхоо хүнийг би энэ семинарт оруулж ирээд өнөөдөр ураад сууж авах байхгүй. За иймэрхүү зүйлийг хумсарлаа тийм ээ би үнэнхээр би тийм ээ энэ бизнесээр дамжуулаад шийдвэр гаргая гэж бодсон бол би тууштай байх хэрэгтэй. Өөрөөсөө их хариуцлагатай байх хэрэгтэй. Би өөрөө семинарт суух нь бол угаасаа тодорхой.
Энэ бол тэг хэн нэг нь надад линк явуулах биш, харин би доор байгаа хүмүүсээ дагуулад орж ирэх ийм уриалгч байх хэрэгтэй гэсэн. За сийд нь болохоор амжилтанд хүрсэн хүмүүсийг даган дуу байх хэрэгтэй. Амжилтанд хүрсэн хүмүүсийг өөртөө хэвшүүлэх хэрэгтэй гэдэг нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр би чи өдөр болгон ядаж би YouTube байсан тийм ээ. Амжилтанд хүрсэн хүмүүсийн лекц семинар нэг юм уу хоёрыг сонсдог баялаа. Тэ? Ингэж би тэр хүмүүсийг даган дуурайна, ингэж би өөрөө амжилтанд хүрэх тэр тууштай үйлдэлүүд надаас гарна гэсэн үг байна шүү дээ, тэ? За 3 дахь нэрсийн жагсаалт гаргах хэрэгтэй. За би өсөл мөрөөдлөө тодорхой олсон. Үүний төлөө үнээр би шийдвэр гаргачихсан тий. За нэрсийн жагсаалт гаргах хэрэгтэй. За нэрсийн жагсаалтыг гаргахдаа мэдээж одоохондоо надад ингээд бүртгүүлээгүй байгаа тийм ээ. Бүртгүүлээгүй байгаа. Гэхдээ шүдний аа шүднээс хойш хэрэгэлдэг бүх за итэмигийн шүдний аа шүднээс хойш хэрэгэлдэг биш шүү дээ. Зүгээр ямарсан шүдний аа шүднээс хойш хэрэгэлдэг бүх хүмүүсээ дотны найд хүсэл мөрөөдөлтэй болж мөнгөгүй байгаа тийм ээ. Надаас арай дээр бизнес эхэлдэг хүмүүс. Жишээ нь хэлбэл хүмүүс яадаг гэхээр өө энэ ч тийм ээ өөрөө арай гайгүй бизнес эрхэлдэг юм чинь миний үгийг тоохгүй хөө яшиг тийм. Энэ ингэж ерөөсөө ингэ дүгнэж бодож байхгүй хуваарай бизнес эрхлэгчээр ирч хүчтэй тийм ээ. Эргээр ямыг сэтгэдэг тийм бүх хүмүүст хамааралтай гэсэн үг байна. За нэрсийн жагсаалт бол ерөөсөө бидний энэ бизнесийн хамгийн том эд хөрөнгө гэсэн үг байхгүй. За яагаад нэрсийн жагсаалтыг гаргах ёстой юм болоо тийм ээ. За яагаад нэрсийн жагсаалтыг гаргах ёстой юм болоо? За нэрсийн жагсаалтыг мэдээж би ингээд гаргачихсан тийм нэрсийн жагсаалтыг гаргахдаа өөрийнхөө бодлоор ингээд дүгнэж болохгүй. Нэрсийн жагсаалтыг бол би зүгээр дэвтэр дээрээ гаргахдаа мэдээж энэ зүгээр миний бодлого 2 хувааж гаргах хэрэгтэй. 2 3 хуваачч болно. За нэгдүгürt нь болохоор зэрэг хамгийн намайг дэмждэг. Жишээ нь ийм гоё хүмүүс байдгийн штэ тийм. Өө яг уу би зүгээр тийм би хийхгүй. Гэхдээ чамаагаа бол дэмжиж би энэ угаасаа би эко бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсэх юм чинь чамаас би бараа бүтээгдэхүүн авъя. Энэ хүмүүсээ бол хамгийн нэгдүгээр хийх хэрэгтэй. За энэ хүмүүсээ хамгийн нэгдүгээр нэрсийн жагсаалт гаргаад бичих хэрэгтэй. За дараад нь хоёрдугаарт нь болохоор өө надаас зургатж байгаа утсаа авахгүй байгаа тийм ээ. Тийм хүмүүсээ хоёрдугаарт нь ингэж бичих хэрэгтэй. За хамгийн их эрийг намайг хүлээж авдаг, намайг дэмждэг хүмүүсээс эхлээд дөрөвдүгээрт нь яах хэрэгтэй гэхээр зэрэг урилга уулзалтыг зохион байгуулах хэрэгтэй. За урилга уулзалтыг зохион байгуулахдаа манайхан энийг айгүйх ингэж хэвшүүлдэг байгаа. Тэгээ миний хувьд ч гэсэндээ яг адилхан. Энийг бол эвдэх хэрэгтэй байхгүй. За миний хувьд бол хүүхэд гаргахаас өмнө бол айгүйх ингэж явдаг болчихсон байсан. Ингээд ганцаараа явах тохиолдол байна. Дээдлийнхээ спонсортой яваад уулзах тохиолдол байна. Энийг бол бүр ингэж хэвшүүлчихсэн байсан. Одоогоор би хүүхдээ гаргасныхаас хойш би ямар ч нэг 5 6 сар бол нам гэртээ суучглаа. Тэгээ завсараа явах тохиолдол байсан хүүхдээ дэврээд. За урилга уулзалтыг болохоор утсаар яриад бид нэр хийгээд тийм ээ утсаар яриад хийгээд онлайнаар уулзалт ингээд хийгээд байдаг. За ингэж хийхээсээ илүү бид нэр ингээд заавал уулзах хамгийн чухал байдаг. За бэд нь бол утсаар ярих бол хориотой гэж байгаа байхгүй. За тэгээ утсаар ярихдаа бид нэр юу хийх ёстой вэ? Зүгээр л ингээд хаана хизээ уулзах вэ гэдэг газараа товлох ёстой байхгүй. За тэгэхдээ уулзахдаа бид нар ерөөс ингээд нэг тий өөрийнхөө бодлороо тий хоёулаа кофе шопод уулзъя ч гэдэг юм уу тийм ямар ч тийм нэг мэдрэмжгүй тгий зохион байгуулж ерөөсөө. Магадгүй тэр хүн эсвэл гэртээ хин нэг урих дуртай хүн байж болно шүү дээ тийм. Эсвэл хүүхдээ хараа сууж байгаа хүн бол тэр кофе шопод урихтай юм биш хүүхдээ харж байгаа хүн гарч ирэх боломжгүй шүү дээ. Тэр хүний нөхцөл байдлыг тохируулаад би уулзалтыг ихтэй тохируулах үедээ хамгийн гол нь би яах гэж байгаа вэ? Өөрийнхөө хийж байгаа ажлыг ярихын тулд би уулзалтыг би газрыг товлох гээд байгаа шүү дээ тийм. Чимээгүй тухтай тэр хүн ч гэсэндээ тухтай бид хоёрын хооронд маш тухтай яриа өрнөх тийм ээ. Зорилгоо одоо өнөөдрийн хийх гэж байгаа зорилгоо тухтай тэр хүнд маш аятайхан ойлгуулах боломжтой. Тийм тухтай нөхцөлийг бүгдүүлэх газрыг сонгоод хамгийн гол нь уулзах газараа зөвхөн утсаар товлох хэрэгтэй гэсэн үг. За 5 дугаарт нь би очисон юм чинь тийм. 5 дугаарт нь би очисон юм чинь одоо юу хийж байгаагийнхаа талаар ярина штэ хамгийн гол нь. Нэг кофе уусан чинь кофе ууж хоёул ямар ч хамаагүй тийм ээ. Найз нөхөд инээ дээрээ тэг юм ярьсаар агаад нөгөө цаг нь өнгөрсөн. За явъя болоод хүрээд ирж болохгүй штэ. Хамгийн гол нь би хэн нэгэнтэй уулзах үедээ би өөрөө ирч хүчтэй байх хэвээр тэр хүнийг манлайлах, тэр хүнийг өөртөө татах ирч хүчтэй, чадвартай, мэдлэгтэй тийм ээ. Өөрийгөө бүрэн бүсэн ингээд сэвсэлээ гаргах хэвээр. Жишээ нь их юм бол одоо нөгөө нэг тийм гутах ч гэсэндээ эртээ байх юм бол
тийм ээ. Ястан нэрээ нөгөө маш хурдан хугацаанд тийм ээ ингээд мах гэрчгэд буусны мах гэрчгэд ямар урамтай байдаг билээ дээ. Тий? Тэрнтэй адилхан байхгүй. Би ч гэсэндээ дайны талбар дээр гарч ийн хин нэгэндээ уулзахаар гарч ийн гэж бодож байгаа. Үнэхээр би энэ бизнесийн талаар мэдлэгтэй тийм ээ өөрийгөө зэвсгэлсэн тий нүдний харцсан бүр ингээд хуурцтай түүний яаж ч утсан энэ хүнийг дагуул би амжилтанд хүрэх боломжтой юм байна гэх хэмжээнд би өөрийгөө зэвсгэлээсэн байх ёстой байхгүй. За энэ бизнесийн талбаар одоо энэ дээр ингээ бизнесийн хурд гэж байгаа байхгүй юу. За одоо болохоор энэ миний ард байгаа юг харж байгаа бах та нар тийм. Этемэд болохоор зэрэг одоо нэг шийдвэр хурд тэгээ тийм ээ шийдвэрийнхаа дагуу шийдвэр гаргаад шийдвэр гаргацсан бол тэр хэмжээний хурдтай хийх хэрэгтэй. За дээрэс нь өөрөө одоо нөгөө нэг мөрөд гэдэг нь болохоор зэрэг ингээд бүр ингээд өөрийгөө золиослох тэрэндээ гэсэн үг байхгүй юу. Золиослоод явах гэсэн. Ийм утгатай ийм өрөөнд ор Итэмэг компани ажиллаж байгаа байхгүй. За энэ дээр тэгвэл улаанаар авчихна. Олон хүнд бизнес тайлбар хийхээс татгалзах хариулт авахс хизээж битгий айгаараа гэж байгаа байхгүй. Мэдээж тийм 5 хүнд хийгээл өнөөдөр энэ 5 хүнтэй уулзсан чи энэ дотор бизнесмен гараад ирнэ гэж хизээж битгий бод гэж байгаа байхгүй. 100 хүнтэй уулзсан чинь тэрэн дотроос нэмээ 2 хэрэглэж гарч ирэх юм бол би амжилттай ажилласан гэсэн үг байхгүй. Ийм сэтгэл зүйн бэлтгэлтэй би ажиллах юм бол би өдөр болгон тийм ээ өдөр болгон тийм ээ одоо 10 хүнтэй уулздаг бай 5 хүнтэй уулздаг бай тийм ээ өдөр болгон би өргөжлөлт хийх юм бол хийгээл байх юм бол тэр дотроос миний хамтраас тэр дотроос тийм ээ байнгын өргөжлөлтч нар гарч ирнэ гэсэн үг. За уулзах үедээ бизнесийн тайлбар одоо тийм ээ уулзах үедээ бид нэгийг харьцах нэг гэсэн уулзалтыг хийвэл зүгээр ихэвчлэн ангийн уулзалт ч юм уу тийм ээ төрсөн өдрийн уулзалт ч юм уу иймэрхүү уулзалтын дээр очиод тийм ээ очиод ингээд олон нийтэд ярих юм бол тэр бол нэг амжилттай болдгоо гэж байгаа хгүй. Нэгийг харьцах нэгээр уулзах юм бол ер нь ингээд амжилттай болдог. Яг л олон хүн дотроос 10 хүнд бизнесийн тайлбар тийм ээ би өөрөө ийм ажил хийж байгаа гэдгийг ингээд тайлбарлаад ярих үед 10 хүн дотроос 9 хүнийг хүлээж аваад чи найз минь чи ямар гоё болсон бэ тийм ээ чиний ястаа нэрээ авж байгаа юм чи авъя ястаа айтайхан юм байна ястаа нэрээ энэ чи яаж хийвэл яаж цалин мөнгө төрдөг юм бэ гэдэг 9 хүнийг эргээр хүлээж авчихсан чинь нэг л хүн сүргөр наадах чи манай найз хийгээд өчнөө мөнгөөр шатаад ястаа дампуурсан юм гэнэ тий нэг л тийм эсрэг хүн гараад ирэх юм бол тэр 9 хүнийг сүргөөр нөлөөлөд ерөөсөө ингээд миний айгүй сайхан уур амьсгалыг бүрдүүлж ирсэн байхгүй болно гэж байгаа хгүй. Тийм учраас нэгийг харьцах нэг буюу уулзалтыг тийм ээ урьдаас зохион байгуулалтаар нэгийг харьцах нэг гэсэн тийм уулзалтыг зохион байгуулах юм бол хамгийн үр дүнтэй байх болно гэсэн. За мэдээж ганцаараа явах тохиолдол ч гэсэн байна. Магадгүй би ганцаараа явсан чинь нэг л жоохон өөртөө ихтгэх үү тийм ээ. Тийм байх юм бол спонсортойгоо хамт спонсор байгаа шүү дээ тийм ээ. Спонсортойгоо хамтдаа тийм ээ хамтдаа очиод нэгэнгүй би тэр хүнд ярьж чадахгүй очиод массаж хийж өгдөг ч юм уу тийм спонсороо маркетинг сайн тайлбарладаг бол маркетингийн талаар тийм ээ яаж урамшуулал авах энэ талаар нь тайлбарлаж өгдөг ч юм уу спонсортойгоо хамтдаа явж болно. За дээрэс нь урилга маань болохоор зэрэг ямар ч байдлаар урьж болно гэсэн. Төв дээрээ урьж болно. За Монголд академи сургалтанд урьж болж юм тийм гэртээ урьж болж юм тийм ээ. За онлайн систем сургалтанд урьж болж юм. Ямар ч байдлаар урьж болно гэсэн. Тийм. За жишээ нь гэх юм бол бүтээгдэхүүнээр ч урьж болно. Би гэрт нь очиж барьж штэ тий. Нэг сайхан би өнөөдөр ч гэсэндээ хэлсэн байхгүй. Нэг удаа ингээд очиод гэрт нь очиод ингээ массаж хийж өгөө. Хүмүүс айгуу дуртай байдаг. Массаж хийж өгөө. Энэ ч гэсэндээ бас нэг тэр хүнийг урьж байгаа хэлбэр байхгүй. Энэ ч гэсэндээ заавал урьд авчрах биш. Энэ бизнесээ санал болгох, энэ бизнестэй сонирхолтой хэрэглэгч бизнесменийг л бий болгож байгаа бол энэ бол урих байхгүй. Урих бол ямар ч хэлбэрээр бий болж өрнөж болно гэсэн үг. За 6-аад нь эргэн холболт. За сайн нэрсийн жагсаалт гаргаа тийм ээ нэрсийн жагсаалт гаргаад бизнесийн тайлбар хийгээд тийм ээ. За энэ дээрээс ингээд бүтээгдэхүүнийг за эргэн холболт гэдгээр болохоор за надад шинээр бүтээгдэхүүнийг яваад хэрэглэж байгаа хүмүүс байгаа тийм ээ. Хэрэглэж байгаа хүмүүс байгаа. За тэрийгээ би нэрсийн жагсаалт гаргасан. За бүтээгдэхүүн хэрэглэж байгаа надаас өнөөдөр тийм ээ. Надаас өнөөдөр алтан цэцэг гэгч мэн ийм бүтээгдэхүүн аваад хэрэглэсэн байгаа. Тэгэхээр бизнесмэнүүд биш шүү дээ. Тэгээ намайг хувьдаар явж байгаа хамт бизнесмэнүүд бол энэ эргэн холболтыг тийм ээ дахин ингээд давтан хийхин тулд үргэлж тэр хүмүүст ингээд санааг өгөөд явах боловч тэр хүмүүс маань эхлээд өөрийнхөө шинэ хэрэглэгч нарыг байн ингээд бичээд эргэн холболт хийх хэрэгтэй гэсэн үг юм. За яагаад эргэн холболт хийх ёстой вэ гэхээр зэрэг мэдээж одоо жишээ нь гэх юм бол сая би нэг лекц сонсон байхгүй юу? Юу гэсэн бэ гэхээр ингэж байгаа байхгүй. Нэг л нойлын цаас авдаг тийм нойлын цаас
нойлын цаас эсвэл салфетик хэрэглэдэг хэрэглэгч байлаа гэж бодъё. Тэр хүндээ яагаад би 48 цагийн дотор заавал эргүү холболт хийх ёстой гэж яагаад хийх ёстой юм те? Тэр манай нойлын цаас аюу гоё штэ те. Нойлын цаас үнэхээр тэр хүнд таалагдаад гоё байх юм бол манад өөр гоё бүтээгдэхүүн ч гэсэн байгаа штэ тийм. Манад миний болохоор шүд цайруулах хонд амар би бүр өөрөө угаагаад аюу үр дүнгийн үзсэн болохоор тий өөр бүтээгдэхүүн хэрэглэдэг нээс үгүй чи манай шүд цайруулах жоо хэрэглээд үгүй найзанастай хэрэглэхгүй яжаа тий хэрэглээд үзсэн шүд мэд 7 хоногийн дараа бүр өнгө ороод бүр шал өөр болж шүү. Гээл тэгэнгүүт өө найздаа тэгвэл дараагийн барааны захиалган дээр на шүд цайруулах байгаа захиалаад би яах гэж тэр хүнтэй эргөө холболт хийсэн бэ тий. Би тэр хүний хэрэглэж байгаа бүтээгдэхүүн дээр дахиад өөр нэг бүтээгдэхүүнийг хэрэгэлдэг болгохын тулд тэр хүнтэй би эргөө холболтыг хийгээд байгаа байхгүй. Мэдээж шинэ биш ч гэсэндээ манай бүтээгдэхүүнийг 5 бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа хүнийг 6 бүтээгдэхүүн хэрэглэдэг болгохын тулд тийм ээ 2 бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа хүнийг 3 бүтээгдэхүүн хэрэглэдэг болгохын тулд 10 бүтээгдэхүүн хэрэглэдэг хүнийг өшөө тийм ээ манад хэдэн бүтээгдэхүүн байгаа вэ тийм ээ 600 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн Atomic-ийн сайтн дээр борлуулагдж байгаа шүү дээ тийм ээ энэ бүтээгдэхүүнүүдийг тийм ээ олон бүтээгдэхүүн хэрэглэж байгаа мэдээж бизнесмен хэрэглэгч байсан ч гэсэндээ манай бүтээгдэхүүн хэрэглэдэг бүтээгдэхүүн байгаа. Үгүй энийг хэрэглээд үзсэн чинь үнэхээр гоё юм аа тий. Өөр газраас аваад хэрэглэж л байгаа байхгүй юу тэр хүмүүс. Тэрийг нь change хийлгэхийн тулд би эргөө холболтыг байнга тууштай хийх ёстой гэсэн үг. Тийм болохоор амжилтын 8 алхам гэдэг чинь ерөөсөө би давтамжтай энийг ингээд хийгээл байх юм бол би үнэхээр тийм ээ амжилтанд хүрэх одоо тийм ээ хурд маань хугацаа маань үнэхээр ингээд хойшлохгүй богинохон хугацаанд үнэхээр амжилтанд хүрэх тэр журмын дагуу явсаар байгаа би амжилтанд хүрэх боломжтой гэсэн үг. За ингэж би эргөө холболтыг ингэж хийж эцсээ хүртэл хамтдаа надтай явах тийм ээ. Тэр жишээ нь хэм бол энэ дээр ингэж аах уу би дээр за шинэ хэрэглэгч систем сургалтанд орж ирэхээс анхаарал тавих мэдээж тийм хэрэглэгч дундаасаа эргөө холболт хийж байгаа тийм ээ тэр хүмүүсээ системд нэг орж ирээ сонсоод үзээ тийм за эцэстээ дээд нь болохоор эцсээ хүртэл хамтдаа явах бизнесменийг хайж явах үйл явц юм. Энэ яг үнэн байхгүй. Шууд л бизнесийн талаар яриад энэ бизнестэй ийм бизнес юм бэлээ гэж яриад шууд бизнесмен гарч ирдэг тохиолдол үнэхээр аврах нь шүү дээ. Үнэхээр миний хувьд гэх юм бол үнэхээр бүтээгдэхүүнийг тийм ээ олноор хэрэглэж байгаа ялангуяа хэм үемийг хэрэглэж байгаа эвсэлүүдийг хэрэглэж байгаа ийм хүмүүс рүү айгүй хандаж ажилладаг. Ийм хүмүүс рүү хандаад ажиллах юм бол үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэж байгаа хүмүүс чинь хизээш зарлага тийм ээ орлого олгоод авахыг хүсдэг байхгүй ийм хүмүүс. За энэ хүмүүс рүү хандаад тийм ээ компани гэх юм бол тийм ээ энэ таны хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээс зарлага орлого олгоод авах хэрэгтэй. Зөвхөн өөрийнхөөсөө биш өөр өрөөл бусдын таны доор одоо харагдаж байгаа тэр хүмүүсийн зарлагыг ч гэсэндээ та орлого олгоод авах боломжтой. Энэ саналыг бид нар болгохын тулд эргөө холболтыг бид нар тийм ээ тэр хүн бизнесмен хэрэглэгч байсан ч гэсэндээ тууштай эргөө холболтыг байн өдөр тутамдаа хийх явцад надтай хамтдаа тийм ээ энэ урамшууллыг аваад явах ийм хамтрагчийг гаргаж ирэхин тулд гэсэн үг. За яад нь болохоор үнэхээр тэр тийм ээ хамтдаа бизнес хийх эсхийг тодорхойлох үйл явц юм гэж байгаа байхгүй. Үнэхээр тийм ээ хичнээн хэлсэн ч гэсэндээ тэр хүн тийм ээ бизнес хийхгүй байж болно шүү дээ. Юу гэсэн бэлээ? Олон хүнтэй уулзаад татгалзлыг хүлээж авахыгаа зүгээр хүлээн зөвшөөр гэсэн шүү дээ тийм ээ. 100 хүнтэй уулзгаа тэр дотроос тийм ээ нэг л хүн надтай хамтрагч болоо тийм ээ гарч ирэх юм бол энэ бол амжилттай ажиллаж байна гэсэн. Тийм учраас би тийм олон хүнтэй өдөр болгон уулзаарай гэсэн тийм. За 7-д нь зөвлөгөө. За энэ мэн болохоор зэрэг тийм. За партнероор гэж байгаа байхгүй юу? За партнероор би хэн нэгний партнероор тийм би хэн нэгний партнероор хэн нэгний спонсор байгаа тийм ээ. За тэгэх юм бол энэ дээр партнероор би спонсор хоёулангийн тусгаж өгсөн байгаа байхгүй юу? За партнероор гэдэг нь болохоор зэрэг мэдээж партнер хүн бол спонсортой итгэх ёстой. За энэ итгэх ёстой гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг би спонсортой үнэхээр итгэлийг өгдөг тийм партнероор байх. Миний хувьд болохоор дандаа тэгж боддог байхгүй юу? Тэ эцээ хүртэл намайг аваад явна. Би энэ хүнтэй л амжилтанд хүрэх ёстой гэсэн тэр итгэлцлийг та спонсортой төрүүлэх ёстой гэж миний хувьд боддог. Тэ спонсорыг хаачаад ёстой хэцүү юм байна. Би ёстой чадахгүй Atomic-ийн бизнесийг хийхгүй ямар хэцүү юм те. Ийм юм хэлээд байх юм бол тэ тэр спонсор намайг дагуулад эцээ хүртэл импрал явъя гэж бодохгүй үгүй шүү дээ. Энэ нөөв юм байна. Энэ биш юм байна гэж бодно шүү дээ. Тийм учраас би хэн нэгний партнероор та ч гэсэндээ хэн нэгний партнероор та ч гэсэндээ хэн нэгний спонсор байгаа шүү дээ тийм учраас би хэн нэгний партнероор ч гэсэндээ спонсор партнероор бол би спонсортой үргэлж итгэлцлийг би төрүүлдэг гэсэн. Би эцээ хүртэл хамтдаа тантай явах болно гэх тийм ээ тэр тусмаа илүү ихээр ивент итгэлийг авах боломжтой болно гэсэн үг шүү дээ. За тэгээд би тийм тогтмол харилцан яар зөвлөгөө авах хэрэгтэй.
Партнероор бол тийм партнероор хүн чинь за систем сургалтандаа байн хамрагдаж спонсороос зөвлөгөө авах хэрэгтэй. За спонсор. За спонсор би хин нэгний спонсор гэсэн шүү дээ тийм ээ. Би хин нэгний спонсор мэж чинь үнэхээр партнероор бол спонсортойгоо байн холбогддог байх хэрэгтэй байхгүй байн асуудаг байх хэрэгтэй. Заримдаа ингэдэг байхгүй юу. Тэр үед жишээ нь би ч гэсэндээ яг би хизээш тим юм ер нь л нэг ярьдаг байхгүй юу. Ер нь л нэг ярьдаг. Хизээш та бүхэн ч гэсэн хизээш битгий тим юм ярьж байгаараа тий. Өө тий тэгсэн юм уу ийм юм уу тийм ээ. Эн чинь ер нь тэгээ цаашнаа болох юм уу тий. Ийм зүйлийг ярих юм бол ийм зүйлийг ярих үед яах вэ? Спонсорынх нь ингээд нөгөө нэг ингээд итгэлцэл нь унжээдэг байхгүй. Энэ үед эцсийн хүртэл амжилтанд хүрье гэж хэлсэн чинь арай л болоогүй юм тийм. Ийм итгэлцлийг би ерөөсө төрүүлж лөхгүй тул өдрөө болгон би эрэг зүйлийг ярьдаг байх хэрэгтэй. За спонсор хүн яах ёстой вэ гэхээр зэрэг мэдээж би одоо зөвлөгөө өгөх нь сонсгоос эхэлдэг гэж аахгүй. Спонсор хүнгээ сонсоод тийм ээ. Мэдээж та бүхэнд одоо удаан бизнес хийсэн хүмүүс энэ бол зөндөө тохиолдож байгаа тийм ээ. Тантай хамтдаа бизнес хийжсэн одоохондоо яваад орсон хүмүүс байгаа. Тэр хүмүүс тэр чигээрээ яваад орчихгүй байхгүй. Үргэлж тэр хүнийг эргээд ороод ирэх тийм ээ. Тэр гэрийг тэр орон зайг үргэлж та үлдээх хэрэгтэй. Тий? Үргэлж надад тийм ээ. Би биш өчтөр гэсэндээ надад нэг хүн тэгж хэлсэн байхгүй юу? Бүр сэж мастер цолонд гарсан юм. Манай нэг хүний захиалга өгсөн байхгүй юу? Монголд байдаг нэг хүний партнероор надад тэгж хэлсэн байхгүй юу? Туяас үнэхээр би сэж мастер гарсан хүн тэгж хэлж байгаа. Би үнэхээр үнэн ч хэрэглэгч байна. Үнэн ч хэрэглэгчээс үлдээ гэж байгаа байхгүй юу? Тэгтээ тэг баярлалаа таастай мундаа штэ тийм ээ. Тэгсэн ч гэсэндээ сард нэг удаа хоёр удаа ч гэсэн аваад ингээд явж ийн гэсэн боломжтой штэ гэд хэлж байгаа байхгүй юу? Тэр хүн хизээ нэгэн цаг тийм ээ. Хизээ нэгэн цагт орж ирэх орон зайг би үргэж үлдээх ёстой гэсэн үг. За дээрэс нь би спонсор хүү юм чи эхлээд би тэр хүнийг маш сайн сонсдог байх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэр хүн яг юун дээр шаналаа тийм ээ юмар нь асуудалтай байгаа. Мэдээж тэр хүн тань тийм ээ таны партнер ууч гомдол дургуутал ярьж болох юм. Тэрийг зүгээр сонсоод өнгөрөх хэрэгтэй. Сонсоод өнгөрөх хэрэгтэй. Гэхдээ тэр хүний буруу зүйлийг нь тэ сонсоод өнгөрөөж болохгүй. Буруу зүйлийг нь тайлбарлаж өгөх хэрэгтэй. Буруу зүйлийг нь та мэдж байгаа бол зөвөр эргээр ингээд ойлгуулж өгөх хэрэгтэй гэсэн. За сэдэн партнерийнхаа бодлыг маш хурдан одоо мэдэрдэг байх хэрэгтэй. Тэр хүн яг юун дээр хэцүү байгаа, юуг яг мэдэх шаардлагатай байгаа тийм энийг нь маш сайн мэдэрдэг байх хэрэгтэй. За дээж нь амжилтанд хүрэх 8 алхмын дагуу тогтмол суралцдаг тийм ээ байх хэрэгтэй гэж байна. За системийн орлоготой болох талаар замнаа зөвлөх хэрэгтэй. За жишээ нь их юм бол нөгөө одоо бараагаа зараал яваад байдаг хүмүүс үү тийм. Бараагаа бид нар зарна л да. Зарсан дотроо юу гэсэн бэлээ? Бараа авсан хүнээ тэр бараа хэрглэж байгаа хүмүүсээ нэрсийн жагсаалт гаргах гэсэн шүү дээ. Тэр нэрсийн жагсаалт гаргасан хүмүүсээ бараа ихэвчлэн барааг ихээр хэрглэж байгаа хүмүүсээ зүгээр хэрглэх биш заавал таны доор тийм тантай адилхан цалин авдаг хүмүүсийг бий болгох хэрэгтэй гэсэн. Энэ ч л тогтмол системийн орлого тийм ээ зарлагаа орлого болгоод авах боломжтой гэсэн. Баг багаар мэдээж тэр хүн баг багаар нэг л өдөр та тийм ээ нэг л өдөр шууд сая төгрөг аваад ийм биш шүү дээ. Эхний орлого нь сард нэг удаа тийм ээ 2 сард нэг удаа 3 сард нэг удаа аваад тэр нь нэг сард нэг удаа авдаг болоод ингээд тийм ээ 2 удаа авдаг болоод ахин гэсэн үг байгаа байхгүй. За хамгийн сүүлд нь болохоор өөртөөгөө адилхан бизнесменийг хувилах гэсэн үг байна. За систем сургалтаар дамжуулаад хувилах хэрэгтэй. За жишээ нь их юм бол ялангуяа манай Монголд болохоор яадаг вэхээр ингэдэг систем сургалтанд орно гэхээр камера ингэж хаачихдаг. Камера хаасдаг. За миний хувьд болохоор одоо нөгөө нэг бэбитэй болохоор зэрэг заримдаа ингээд нөгөө шууд хүүхдээ хөхүүлээл ингээд ороод ирэхлээр зэрэг ингээд хувцаслалт нуслаач гэсэндээ ингээд хүүхдээ хөхүүлэх тийм хувцалтай хүртэл орж ирдэг байх. Өмнө нь бол би дандаа пижак өмсөөд дандаа ингээд ийм хувцастай орж ирдэг байсан байхгүй. Тэгээ одоо ингээд мама маань ингээд том болж байгаа учраас ингэ дандаа урдныхаа хэв рүү ингээд орохыг хичээн. Та бүхэн ч гэсэндээ тий үнэнхээр өөртөөгөө адилхан бизнесменийг хувилъя гэж бодож байгаа. Тийм өөрөөсөө бид нэр эхлэх хэрэгтэй байхгүй. Өөрөө эхлээд хувцаа гоё боловсон өмсөө. Тийм өөрөө эхлээд бас нүрээ будаад, уруулаа будаад, тийм дээрэс нь камера өгөө. Тийм ингэж би өөрөө эхлээд боловсон болж ир надтай адилхан бизнесмен гарч ир. Ялангуяа камера өгөөд бизнес ингээд хичээлээ сонсож явах юм бол тэр хүн ч гэсэндээ өнөөдрийн хичээлээс тийм ээ ойлгож авах хэрэгтэй. Бүхэл бүтэн би босон болоогүй бүтэн 40 минутын туршид би тий цагаа зарцуулаад би хичээлийг сонсож штэ. Нэгэнт энэ цаг дээр би нэгэнт би камера авахгүй энийг чигээл тэрийг чигээл тийм ээ тэрийг чигээл атомигийн хичээлийг хийгээл хоолоо чигээл тий ингэж сонсож байгаа бол яшиг өнөөдөр ингэж цагаа золиослоод бид нар яах юм тийм үү. Нэгэнт би 40 минутыг зориулсан бол 40 минутыг үр дүнтэй. Өнөөдөр би юуг олж авах вэ тийм ээ. Өнөөдөр би юуг үр дүнтэй би энэ цагаас олж аваад би атомигийн төлөө би юуг зориулаад явах уу гэдэгтээ би үр дүнтэй
үнэхээр тэр богинохон цаг дээр ингээд өөрөө өөрийгөө тийм ээ зөв боловсон тийм ээ тэр цаг зориулах юм бол би өөрийгөө зөв хувилна, хэн нэгэн хүн таны партнераа болоод гараад ирэх юм бол би өөрөөсөө зөв эхэлж надтай адилхан хүн гарч ирнэ гэсэн үг байгаа байхгүй. Системээр дамжуулаад би өөрийгөө зөв боловсон болгож өөрийгөө хувилахын тулд би өөрөө эхлээд зөв байх хэрэгтэй гэсэн үг. За өөрөөсөө эхлээ системд хамрагддаг бизнесменийн талаар тодорхой тийм ээ сайн суралцах хэрэгтэй. Өөрөөсөө эхлээ суралцах хэрэгтэй. За хувилбараар дамжуулан бие даасан удирдахч болохыг хичээх хэрэгтэй. За жишээ нь юм бол би өөрөө ориг тийм ээ би өөрөө сайн хувилбар байж ич намайг даган дуурайсан бизнесмен гарч ирнэ гэсэн үг байгаа байхгүй. За тэгээд өнөөдрийн хичээлийг сонссон та бүхэн маань ч гэсэн тийм үнэхээр Этамигаар дамжуулаад амжилтанд хүрэх гэж бодож байгаа бол хэдүүлээ үнэхээр энэ амжилтанд хүрэхийн 8 алхмыг тийм ээ даган мөрдөж байж л бид нар ингээд амжилтанд хүрэх болно тийм магадгүй тэхгүй тийм энийг нь охигдуулаад энийг нь охигшуулаад дундаас хийгээд байх юм бол энэ ухаар мэдээж болно да тэгэхэд бид нар замдаа унаа бүдэрн сэтгэлээр унаа хэцүү зүйлүүд тохиолдох үед иймэрхүү зүйлүүдэд бүдчиж одоо ингээд унана гэсэн үг тийм болохоор дараалалаар нэг удаа тийм ээ ингээд энэний дагуу ингээд хийгээд үзээрэй тийм бол гарцаа байхгүй амжилтанд тийм ээ зөв системтэй амжилтанд хүрсэн хүмүүсийг даган дуурайсан тэр амжилтанд хүрч чадах байхаа гэж бодож байна. За тэгээ өнөөдөр миний хичээлийг харан сонсон та бүхэнд баярлалаа. Тэгээ амжилтанд хүрэх 8 алхмыг богинохон хугацаанд ингээд өөрийнхөө мэдэрсэн зүйлээ хуваалцлаа. За